Дэлхийгээр нэгт хархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэджилж байна. Адренер нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганц болон хөтлөх зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг доктортой хөгжлийг ад жаргалтайгаар бүтээнэ гэдэг урайтай MCS Coca-Cola компани болон чанартай амьдрын урайтаар хэрэгжиж байгаа Мортон Резиденс төсөл ивент тэтгэж байна. Энэ нэвтрүүлгийг та NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хостелгоноор хүлээн авч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн 3 удаагийн шагналт гэдэг Монгол улсын анхны ардын уран зохиолч шагналтан 20 дугаар зууны Манлаа соёнгийн гэрүүлэгч Цэндийн Дамдын сүрэнгийн талаар одоо ярилцахаар бэлдсэн байна. За энэ хүний талаар болохлоо энэ гарал угсаагийн намтрыг нь шүлэг, бүтээл, эрдэм шинжилгээний ажлууд нь судалгаа, орчуулга, зохиол зэрэг бүгднгийн анхных нь их хувилбараар хийцэн бүрэн зохиол гэдэг дөрвөн бот байдаг хөөхгүй. Энэ Монгол улсын төв номын санд ганцхан байдаг. За энэ Монгол улсын төв номын сан маань одоо Монголын үндэсний номын сан гэж нэрлэдэг. Монголын үндэсний номын сан маань 1921 онд байгуулагдсан. Тэгээ яг энэ дөрвөн бот чинь яг энэ номын санд ганцхан ширхэг л байгаа байхгүй. Ийм нандин, ийм үн цэнтэй бүтээлээ төв номын сангийн хамт олон маань бид бүхэнд өгөөд өнөөдөр нэвтрүүлгийг хийхэд туслалцаа үзүүлсэн байгаа шүү. Ямар гоё. Маш гоё те 1921 онд одоо 100 гаруй жилийн түүх те 3 сая гаруй ном хэвлэл байдаг ийм том одоо үндэсний маань баялаг шүү те. Тэгээд энэхүү бас дөрвөн ботыг үнэхээр хэцүү олж авахд хэцүү юм л. Энийг бас бид бүхэнд өгсөнд баярлалаа гэж хэлье талархснаа. Тийм аа жинхэнэ алтан сан хөмрөг байхгүй. Тийм тий. За тэгээд Цэндийн Дамдын сүрэнгийн талаар эхлэе. Тэгэхээр энэ Цэндийн Дамдын сүрэнгийн намтрын гэх юм бол тий 1908 онд төрсөн Дорнод аймгийн Матад суманд төрсөн байдаг. Цэнд хэмээх бичээчийн 2 дугаар хүү болж мэндэлсэн. Жинхэнэ халах, малчин ард гаралтай, тайж жамяан гарвын хамжилгын хүн. Тэгээ бага насанда хөдөө мал маллаж л явсан. Харин эцэг цэндээр монгол бичиг заалгаж бичиг уншиж чаддаг болсон. Дээрээс нь тэдний ийм авдартай ном их байдаг байсан. Тэр номыг их уншдаг. Тэгээд ойр хавийнхын айлуудаас олдсон ном болгоныг уншаал явдаг ийм хүү байж. Тэгээд 1923 онд аав нь 15 настай байхад нь өөд болчихж байгаа. Тэгээд ээжийнхээ хамт хойд ихийнхээ хамт гэдэг юм л да. Хойд ихийнхээ хамт хоёулахнаа өргөтөлгөөлж үлдсэн. Хаа очиж эднийх мал хуу сайтай ер нь одоо баян чинэлэг айл гэж нэрлэгддэг байж л та. Яагаад тэгэхээр өөрийнх нь одоо ахнар гэдэг эцэг нэгтэй ахнар гэдэг шарав, лувсан жамц, дамдын жав эдэр нь өөрсдөө тус тустай ингээд айлууд. Тэгээд бүгдээрээ өөрсдөө юм баг 200 юм бодтой. Тэгэхээр одоо ажилсаг хүмүүс байсан юм ер нь. Тийм магадгүй. Тэгээд одоо манай энэ Дамдын сүрэн ороод энэ 3 ах нь ороод ингээд энэ 4 айлыг нийлүүлээд одоо Цэндих гэж ойлгодог. Тэгээд Цэндих гэж харахаар эднийх чинь 800 боттой айл гэдэг. Ер нь харддаг тий. Тэгэхээр чинь одоо нэг одоо чинэлэг гэж яригддаг байсан байгаа юм л да. За ингээд 16 наснда 1924 онд гэсэн үг. Аавынх нь аав энэ Эрэгзэн Доноо гэж хүн одоо сануулад одоо санал болгосноор энэ Матад хушууныхаа намын үрт гишүүнээр эсэж орсон гэж байгаа. Тэгээ 1925 он 1-р сард энэ Тамсагдах цэргийн хорооны бичээчээр томилогдоод тэндээс Улаанбаатарт ирээд Улаанбаатарт 1-р морин баригадын 1-р хорооны бичээч хийж явсан. Одоо нэг бичиг үсгтэй учраас. Тэгээд мөн жилийнхэн өвлийг хүртэл ажилласан. Ингээ байж тал ихийнх нь бие өвчтөй байсан учраас чөлөө гуугаад цэргээс халагдаад 18 настай одоо эргээд нутг руугаа очиж байгаа. Тэгээ 26 оны 100 Хинтээ аймгийн төвдөр зохиогдсон намын үүрийн дарга нарын төр сургуульд суралцаад онц дүндээ төгсөөд тэндээсээ одоо нэг эргээд Матад суманд очиж намын үүрийн даргаараа ажиллаж эхэлж байгаа. За тэнд байхдаа энэ Хинтээ аймгийн намын их хуралдаад энд ирж оролцоод хурлын даргаар нь сонгогдсон юм байна манай. Ингэж байжгаад Хинтээ аймгийн намын хорооноос зохиолын хилцэн эрхлэгчээр сонгогдоод мөн оныхоо намар одоо хот руу төв рүүгээ ирээд Хинтээ аймгийн намын хорооны төлөөлөгчөөр хийж хуралдаад тэгээ энд байж байхдаа их хурлын 18 тэргүүлэгчээр сонгогдож Хинтээ аймгийн намын хорооны тайлан илтгэлийг их хурлд илтгэж ийсэн. Ингээд нэг 16-7 настай байхдаа л энэ хүү ерөөсөө намтрын ажилд нэлийн идэвхжүүлэн оролцож ирсэн. Тэгээд эн чинь гол нь хүрээ гэдэг юм уу хотод ингээд намын ажил мажил явагдаад ингээд юм явагдаад байгаа боловч тэр яг хаана байгаа тэр бүс нутгуудтай ажил нь хэр явагдаж байгааг гэдгийг энэ залуучууд л очиж хийж явж байгаа байхгүй. Тэгээд дээрээс эдгээр чинь нэг бичиг үсгтэй учраас эднэрт маань за ийм заавар өглөө ийм бичиг ирлэгийн гутал тэрийгээ гүйцэтгүүлээд явдаг байж л дээ. За ингэж байж байгаад 1926 оны 9-р сарын 1-нд залуучуудын ивэлийн төв хорооны байнгын тэргүүлэгч хилцэн эрхлэгчээр сонгогдчих. Тэгээд үнэн сонины 1 2 гэдэг юм 2 эрхлэгч байдаг байсан юм байлээ. Одоо нөгөө бичиг үсгтэй учраас л яваад байгаа хэрэг. Тэгээд Наваан намжлын хамт үнэн сонины эрхлэгчээр бас сонгогдсон байна. 99 жил юм. Тий. Одоо яг 26 он тий. Ингээд 28 оны намар Улаанбаатар хотын
Одоо энэ их сонирхолтой 21 пүүсний 240 гаруй ажилчин ядуу хятадууд гэдэг байгаа. Тэгэхээр одоо 21 он 28 он гэхэд Улаанбаатарт одоо ийм хятадууд бас байсан л байна л да. Тэгээд одоо нэг арай нэг баян хятадууд нь те одоо хоршоо юм ажилуулдаг. Тэгээд тэн дээр нь туслах хүмүүс байдаг. Тэднэр нь хамгийн гол нь нөгөө ажлын өдөр гэж байхгүй, ажлын цаг нар гэж байхгүй. Тэгээ амралт гэдэг юм одоо бид нар шиг нийгмийн даатгал гэдэг ч юм эсвэл нөгөө эрүүл мэндийн даатгал матгал тийм юм байхгүй шүү дээ. Ийм байж ах үед яг энэ нөхдүүдийг толгоолоод те хүний хөдөлмөрийг одоо яаж эхлүүлэх юм те ямар байх юм одоо нэг өсөндөө нөгөө нэг юм үйлдвэрчний эвлэлийн ажил гэдэг шүү дээ те энэ ажлыг анхдаж баг хийгээд тэгээ бас тэрэн дээр ялт авсан гэдэг байгаа байхгүй. За нөгөө амралтын өдөртэй болгоё цалин мөлсийг нэг айтаахан ажилласан хэмжээнд таавж өгдөг бай гих мэтчлэн те энэ бүх ажлуудыг энэ 28 он гэхэрч яг 20 настай хүүхэд ингэж хийж явж байсан байгаа байхгүй. За үйлдвэрчний эвлэлийн одоо баг анхны ажлыг хийж байсан гэсэн үг. За тэгээд 21 настай байхдаа энэ хүүч одоо бүр ингээд манлайлаад ингээд байгаа юм чинь үйлдвэрчний төв зөвлөлийн дараагаар нь сонгоод 1 жил ажиллаулчих. Тэгээд тэнд байхад одоо 29 онд чинь сард 180 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэж байгаа. За ингээд 29 оноос ахуулаад ер нь жоохон салхи арай өөр тийшээ эргэж эхэлж илээ. Феодлын хөрөнгө хураах төв комисс гэж байгуулагдаад тэнд нарийн бичгийн дараагаар нь хавсран ажиллаулж байгаа. Тэгэхээр одоо нөгөө феодлын хөрөнгө буюу те тэр одоо их хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хураагаад одоо төрдөө авдаг юм ард иргэдэд хуваадаг юм ажил явагдаж байгаа гэсэн үг. Энэ дээр манай хүн яг гар бие оролцсон. Гэтэл өөрийнх нь одоо нэг дээр байгаа нь одоо 200 бод мал байгаа шүү дээ те. Тэгээд ч ер нь одоо нөгөө хойно үлдсэн хойд ихнэ гэдэг юм уу ер нь жоохон нас дээр болцсон. Өөрийнх нь гэхдээ төрсөн их нь байдаг л байсан юм бэл. Ер нь аль нь маллаад ингээ адгуулахад хэцүүхэн болчихж байгаа байхгүй. Тэгэн гутал нь 29 оны одоо үед хамтрал байгуулах үед нь Маттынхан буюу Дорнод аймгийн Матад сумынхаа хамтралд сайн дураараа туслаад өөрийнхөө байсан тэр бүх 200 бод малыг өгөөд өөрөө бүр унлагны ч мориг болоод үлдчихэж байгаа байхгүй. За ер нь бол ингээд төр засгийн явж байгаа ажил явах ёстой л гэж ойлгосон юм шиг байна. Тийм бас энийг бас зөв гэж бодож иж болно шүү. Зөв гэж бодож ирсэн баг. 29 оны 1-р сарын 9-нд уран зохиолчдын бүлэгмийг анх байгуулсан юм байна. Энэ үед Орсон чинь тэргүүлэгчээр сонгогдчихж. Тэгэхээр манай ер нь л манлайлан удирддаг байсан байгаа ч. Тэгээд бүлэгмийнхаа даалгавраар гологдсон хүүхэн гэдэг анхны туужаа бичээд тэрийг нь одоо зохиолчдын эвлээс нь одоо хэвлүүлж исэн байх нэ. За ингээд 1930 оны 2 дугаар сарын 15 болчихж байгаа. Өөрөө одоо нэг 22 орчим настай. Үйлдвэрчний төв зөвлөлийн даргын ажлаас халагдсан юм байна. Тэндээс говь алтай жавхланд хошуунд очиж хамтралын сургачаар ажилласан. Одоо яг нөгөө энд яваад байгаа ажлыг тэр газар дээр нь очиж хийх гээд. Бурхан буудаа уулын өвөрт төгөрг гэдэг газарт хамтрал байгуулад олон айлын малыг бөөгнөрүүлсэн учраас малын зундаа таргалаагүй байна. Тэгэхээр намар нь хоныг нь хідэн зуугаар нь сүрэг болгож жагаад хүмүүст хувааж өгөөд айлуудыг нь малаа сайн одоо бэлчээрд гаргаад таргалуулаа гэдгээд тэгээ нүүлгдсэн юм байна л да. Тэгсэн чинь дотоод яамны хилцээний төлөөлөгч нэг хүн хамтралыг тараалаа гэж дээд газарт худлаа мэдэгдээд тэгээ түүнийг одоо эргүүлээд одоо нэг хамтралаас нь татаад сургачийн албанаас нь татаад тэгээ 1931 оны 3 дугаар сарын 15-нд тэр ажлаас нь бүр халуул хайчиж байгаа. Яа. Энд чи эвгүй хэлдэг нөгөө баруун тийшээ харж унтах юм бол баруунт зүүн тийшээ харж унтах юм бол зүүнт ингээд ерөн зүгээр тэр хүнийг яаж хөдөлсөн буруудан болгодог тэр аимшиг эрен үе эхэлж байгаа шүү дээ. Тэгээд хөргөө олдсон ажил нь болохоор энэ сүү тосны төр сургууль гэж байна л да. Тэгэхээр одоо сүү тосмосоо боловсруулах юм явдаг байсан болоо. Энд нь манай ганц мэддэг юм нөгөө аавынхан заасан монгол бичиг байгаа шүү дээ. Тэгээд монгол бичгээр багшаар ажиллаж байгаа. Хэдүүлэг одоо мөгч өсгтэй болёо гэд. Ингэж байж байгаа 32 оны намар хүртэл энд байж ирсэн. 31 оны хавраас нь ахуулаад энэ Бурайдын эрдмийн хүрээлэнд ном орчуулах хэрэг тусалцаж ийм ажил эрхлэх боломж олдоод жил гаруй энд байсан байгаа байхгүй. Тэгээ энд байхдаа Сталины одоо ленинизмын асуудал номыг латин үсгээр хэвлэн гаргаж ирсэн. За одоо эндээс нэг юм латин үсэг орж ирээд байгаа манайх аягүй сайн анзаарч байгаа. Энэ номыг орчуулах хэрэгт одоо нэг эрдэмтэнтэй хамт яваад тэр номон дээр нь өөрийнх нь нэр хүртэл бичиж ирсэн мэнэ нэг 23 4 настай байхад. За ингээд үжил 32 оны намар Улаанбаатарт ирээд шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгач болж ажилласан. 160 төгрөгийн цалин авч ирсэн. Монгол хэлний тайлбар хийх ажил дээр манай хуучин сэхэтэн болох Гомжов мэргэн, Ренчин, тэгээ нацагт орж нартай хамтран ажиллаж тэднээс их зүйлийг сурч авч илаа гэж. Одоо л ер нь зам руугаа орж ирж байгаас тийм ээ. Тэгээд зохиолчдын бүлэгмийн нарийн бичгийн дараагаар бас хавсран ажиллаж исэн. Тэр үед нацагт орж байн ирдэг байсан болохоор зохиолчдын бүлгэмдэр байн ирдэг. Тэгээд түүнтэй сайхан танилцаад найзууд болоод ингэ байж исэн. Тэгж байж итэл нэг өдөр нөгөө өөрийнхөө бичсэн нэг шүлгийг харуулъя гэдээ аваад ирсэн юм байна. Тэгсэн чинь тэр шүлгийнх нь нэр нь Миний нутаг гэдэг хэвлэгдээгүй шүлэг байсан. Тэгэхээр одоо нөгөөх маань өөрийнх нь байгаа одоо байр суурийг ашиглаад ч юм уу нацагт оржид 500 төгрөгийн шагнал өгөөд уг шүлгийг нь зохиолчдын бүлэгмийн хөрөнгө болгож авч ирсэн байна. Ямар гоё.
20 идэх настай хүүхэд те юу ч ойлгоогүй байх үедээ энэ 100-ны том бүтээлийг бас ингээд авцсан байж. За ингэж байж байгаа 25 наснда буюу 1933 оны 9-р сард Ленинград хотод бага ясны дээд сургуульд орж эрдэмтэн нарыг дагалдан суралцваа гэж байгаа. За энд байхдаа нөгөө эрдэмтэд яаж эрдэм шинжилгээний ажлуудыг хийж ийн, судалгааг яаж явуулдгийг, одоо нөгөө орчуулгыг яаж хийдгийг гэх мэт энэ ажил дээр туслаалгүй байдаг. Тэгээ 34 оны 3 сард Дорн дахныг судлах институтад шилжээд 38 оны 2 сарыг суртал дуустал суралцсан. Тэгэхээр 33-аас 38 он гэхэж нэг 5-6 жил орчим тэнд байсан байх гэдэг. Тийм ээ. Тэгээ яг нөгөө нэг эд насан дээр залуу насан дээр шүү дээ. Ингээ үжсэн чинь энэ Ленинградын их сургуулийн Монгол анги гэж байна л да. Энэ Монгол ангийг сурч нэг төгсчихсэн нэг Орос бүсгүй нэлийн таалагдаад түүнтэйгээ нэг жил гаруй ингэж байжгаад гэр бүл болоод 1937 онд анхны хүүгээ Ленинградд үлгийтэй авсан баг. За тэгээд энэ үед бид нар өмнөх дугаар дээр ярьж ирсэн монголчуудын 20 дугаар зууны оюун санааны эцэг гэж Жамсрангийн цэвэн гэж хүн те яг энэ үед буюу 20 он 19 оноос эхлүүлээд Монгол улсад нэг бичиг үсэг нэтэр юм оруулаад тэгэл сургууль гэдгийг байгуулах гал үзэл ингэж явж жагаад нэг бурууддаг. Тэгээ буруудснаас нь болоод их нутгаас нь буюу Монгол улсаас хөөн гаргадаг. Гэр бүлийг нь үлдээгээд Жамсрангийн цэвэний чинь цэрэгтэй авд гаргаад хошоо Ленинград руу явждаг шүү дээ. Тэгээд Ленинградд байх үед яг энэ хоёрын байсан үе цагт авахцаад байгаа байхгүй. Уулзаж ярилцсан гүг нь бол мэдэхгүй. Гэхдээ энээс болоод сүлд нь хэрэг тулгагддаг. Тэгээ 1938 оны 3 сард Улаанбаатарт дуудагдаж ирж байгаа. Тэгээ шинжлэх ухааны хүрээлэнд судалгачаар ажиллаж эхэлсэн. 38 оны зуны турш Булган аймгийн Суртлын бригадын дараагаар 17 хоног толгойлж 2 сумдаар явж ажиллаж ирсэн. Тэгээ ингээд байж байхдаа яг нөгөө шинжлэх ухааны хүрээлэнд байж байхад нь одоо нэг юм 2-3 хүн суудсан нэг уулзалт ч юм уу нэг яриа болоод ингээд байж ирсэн ба. Гэсэн чинь хан дээр нөгөө нэг дэлхийн газрын зураг байж л те. Гэсэн дэлхийн газрын зураг дээр одоо нөгөө нэг Япон биш үү те. Япон улс тэгээд Токио гэж тэмдэглэсэн. Тэгээд нааталт нь байгаа дээр далаа дээгүүр юм хар зураасууд явцсан байсан юм шиг байна. Тэгсэн чинь нэг хүн зүгээр сонирхоод ингээд асууж байхдаа энэ юу хар зураасууд одоо энэ дээр яваад идэм болоо молоо гэж асуусан чинь манай хүн босч ирээд хэлсэн байгаа байхгүй. Энэ болохоор нөгөө Япон гэдэг улс. Энэ хар цэг нь болохоор Токио гэдэг нөгөө төв нийслэл нь. Токио ч нөгөө нэг юм дэлхийд юм далаан тээвэр усан бомбт те энэ тээвэрлэл дээр айгүй том хөгжсөн орн. Тэгээ энэ нь ер нь дэлхийд айгүй ноёлдог. Энэгээрээ сайн одоо эдийн засгийн мөсөн иргэдэг гэдэг ч юм уу. Тим хүм ярьсныг нь хин нэгэн сонсчих. Хин нэгэн тэмдэглээд авчиж. За тэгээд нөгөөх нь хоошоо яваад ингээд олон жил сураад ирсэн хилтэй юу хилтэй. Тэгээд тэнд байхдаа гол нөгөө нэг одоо энэ ястан угсаатнуудын те хэл ёс зүйнээ тэр юмуудыг бас ингээд судлаад ингээд ганц нэг мэддэг болж байгаа байхгүй. Тэгээ орос хэлтэй тэгээд монгол бичгтэйгээ ингээд байж байгаа шүү дээ. Ингэж байж хагаад орчуулга хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээ орчуулга хийж эхлэх гээд ингэсэн чинь за ер нь нөгөө нэг дэлхийд хүлээмж хөрөгдсөн ийм орчуулгууд өндөө зөндөө юмуд байна гэж явж байгаад за энэ Пушкин гэдэг хүн байна те энэ хүний одоо ийм нэг зохиол байгаа даа үлгэр юм байна 1800 хэдэн онд гарсан тэгээ алдартай үлгэр юм байна нэрийг нь хараад яг махчлаад үгээр нь орчуулсан чинь загасчин болоод загасны тухай тойл гэсэн тиймэрхүү нэртэй орчуулгаж байна гинэ. Тэгээ манай хүн өөрөө харчаад за ямар ч үлгэр юм байна гэд. Тэгээ энийг зүгээр эхлээд ямар ч нэг үг утга хоёроор нь те орчуулад үзье гэд орчуулах ажил эхэлж байгаа байхгүй. Үг утга хоёрыг нь орчуулад ингээд орчуулчаад тэгээ нэг юм одоо мэдээж зохиолч мохиолчдын эвлэмэлд байгаа юм чинь найз нөхөд мөхөд нэтэрэ таньдаг хүмүүстэй харуулсан чинь нөгөө хэд нь гэж ихэлснээ тэгээ цаашаа тоохгүй байгаа байхгүй. Тоохгүй. Тэгин гутал за ер нь нөгөө нэг юм утга үг хоёроор ч ер нь бол нэг орчуулдаг юм шиг байна те. Тэр нэг юм урлагийг нь баг хамт орчуулах хэрэгтэй юм шиг байна. Тийм. Тэр чинь үгийг нь үгчлэн орчуулна гэж байдаг. Тэ? Жил бийлгээл эхлэнгүүд эртний урдын цагт эмгэн өвөө хоёр байжгаа шууд орчуулчихгүй. Тэгээ хүрхгүй байхгүй. Тэгсэн чинь нөгөө чинь за энэ өөрөө Пушкинийгаа судлаад тэгээд энэ хүн чинь ер нь ямар хуу байдлаар бусдаас ялгардыг яаж бичдэг гэсэн нэг юм уран зохиол ийм хайлттай те нэг иймэрхүү байдлаар ялгардыг байна гэдгийг тэрийг ойлгосон байна. А гэхдээ энэ загасчин болоод загасчны туйл гэдэг энийг болохоор урд нь нөгөө нэг юм одоо халимаг Бурайд дээр бас ингээд орчуулсан хөлбөр байж л те. Тэнгуут халимаг дээр 2 хөлбөр байсан. Бурайд дээр 1 байсан. Тэр 3-ыг ингээд харьцуулж хараа. Тэгээд нөгөө нэг орос хөлбөрийг ингээд тавиад 4 хөлбраас ингээд шүүгээд ингээд эхэлсэн байгаа юм. Тэгхдээ өөрөө манай хүн ч бас нөгөө нэг юм ерөөлийг бүр юм дээд төвшөнд гаргаж ирсэн мастер гэдэг байгаа шүү дээ. Орчин үеийн гаргаж болгож ирсэн мастер гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар өмнөх нацаг дожин дугаар дээр ярьжсэн шүү дээ. Дан гэдэг юм уу. Энэ нөгөө нэг Монгол хүний нэг юм өөрт байдаг нэг юм зүрхэндэн суудсан нэг юм химнэл байгаа гэдэг. Магтаал ерөөлийн химнэл. Тий. Тэрэн дээр нь суурлаад явах юм биш үү гэж ойлгоод тэгээд ерөнхийдөө хоёр дахь орчуулга өөрөө хийж үтсэн байна.
За ингэж орчуулахтаа болохоор үг утгыг нь орчуулах нь чухал биш. Чухал юм шиг байна. Чухал боловч те. Урлагийг нь орчуулахгүй байгаа нь ер нь бол асуудал юм байна гэж ойлгоод дахин оролдохдоо илүү чөлөөтэй байх тийм юм бодож олсон байгаа байхгүй. Тэгээ эн чинь 38 он гэхэр чин өөрөө нэг яг 30 хүрж байгаа л залуу байхгүй. Биш үү? 38 онд орчуулж байгаа. Тийм. Тэгэхээр өөрөө тийм 30 мөн 38 он. Өөрөө 8 он гэхэр чин. За тэгээд орчуулахдаа гарчгаас нь эхэлж байгаа юм. Гарчгийг нь загасчин болоод загасны тухай дуйл байсныг нь алтан загасны үлгэр гэж тавиад эхэлж байгаа байхгүй. Илүү чөлөөт маягаар. Тэгээд Монгол хүн зориулсан Монгол үндэсний бишрэлтэн тохируулан орчуулад бидний өмнө ярьж ирснээр тэр зүрхэнд байгаа тэр химнэл тэр үг зүүн дараалаар нь буулгах гэж байгаа. Тэгэд эхлэхдээ болохоор эн чинь зүгээр Оросоос нь шууд орчуулах юм ингэж байгаа. Хөгшин эмгэнтэйгээ хөх далайн ирэг дээр амьдэрдэг байваа гэж. Өөр нь бол орчуулах юм бол ийм үг байгаа байхгүй. Тэрийг болохоор хөрс далтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт эрт үр цагт эмгэн өвгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ гэж болгож байгаа байхгүй. Гэх мэтчлэн Пушкины 13 мөр байдгийг Зэндийн дамдын сүрэн 27 шүлгэлсэн мөр болгож нэмж буулгасан. Ингээд ерөөсөө түүнээс хойш одоо энэ алтан загсны үлгэр гэдгийг манай одоо Монголын 100 мянган одоо бүхэл сурсан мэдсэн те бүхэл хүмүүс энийг чинь үзэж таньж мэдж байгаа шүү дээ. Тий. Яг энэ үлгэрийг бол Монголын нэх гой онцлог байдаг нөгөө төөл хайлна гэж байдаг тий. Нэг хөгжимтэй хайлдаг учраас өөрөө үгмээ нэм темптэй хүсүс болцдог. Тий. Жишээ нь одоо тий юу гэдэг чинь дан далай бүслүүртэй давхар уулан түшээтэй түшлэгтэй сүн далай бүслүүртэй сүмбэр уулан түшлэгтэй гэдэг чим ингээд нэг 3 үгээр ч юм ингээд явсан бол ингээд яваад идэх тий. Хөрс талтан дэлхийн хөвөө хязгаар нутагт гэл тий. За яг төөл маягаар явчих. Тий нөгөө төөл маягаар буулгацсан чинь нөгөөдхийг нь монголчууд бүр илүү амар авчихгүй юм. Тийм шүү дээ. Угаасаа зүрхэнд нь байгаа тэр химнэл нь юм чинь тий. Таг гаргаад байсан чинь нөгөө жуншаал нийтээр авцсан юм байна. Тий. Цаа чин тэгээ мэдээж нацаг дөрж байгаас бас авсан л байж таа шүү дээ. Хинти хангаа саяны өндөр сайхан нороонод гэдэг тий. Миний шарга навныг нөгөө энэ төөлийн химэлж яваад байгаа шүү дээ. Өөрөө уншиж байхдаа бас хөөх гэд бодсон л байгаа шүү дээ. Өөрөө ч тэгээд энэ мэрэгжлийн хүн байгаа юм шүү дээ. Тэгээд одоо энэ орчуулганы тэр юм нилээн хүрээд нилээн даацтай болоод айгүй амжилттай авчихгүй. Тэгээ манай хүн ч урамшин шүү дээ. Та ер нь орчуулгыг хийж болмоор юм шиг байна. Орчуулгууд ер нь үзмээр юм байна. Дараа дараагийн ажил руугаа ороход төлөвлөж байгаа. Ингээ байж исэн чинь 1938 оны одоо октябрийн хувьсгалын ойг ухтаж гэж байгаа. Дотоод яамны чекистүүд дайсныг илрүүлэх уралдаан зохиосон гинэ. Тэр уралдаан тухайн үедээ доо яамны гарамгаа ажилтан байсан Цэнд гихчийн ер нь бол одоо гараар Цэндийн дамдын сүрэнг ардын дайсан гэж үзээд 1938 оны 11-р сарын 4-ний шөнө түүнийг баривчилсан. За одоо шалтгаан нь нам засгаас энэ шашин шүтэх явдлыг те одоо ард түмнээс хөндөрүүлэх бодлогыг баривдалж байхад чинь тесэлж байгаа юм шиг яг тэр нөгөө нэг хуучны химнэл, хуучны тэр зүйл инээ тэр юм гаргаж ирээд тавиад байна. Нэг дэх шалтгаан. Хоёр дахь нь болохоор за чи тэр Японы Токио гэдэг тэр улсыг тавьж байгаа те далайн юу муугаар хөгцсөн гэж ярьсан байна. Тэрий чин бичгээр хүн мэдэгдсэн. Энэ хоёр дахь матаас нь. Гурав дахь нь болохоор за чи Ленинградад сурж ирсэн. За тэр үед чин хувьсгалын эсэргүү Японы тагнуул те одоо их Монгол улсыг одоо байгуулах үзэг санаатай одоо Японыг дэмжигч Жамсрангийн цэвэн одоо яг Ленинградад байсан. Тэгээ Жамсрангийн цэвэнийг бол бидний өмнөх дугаард гадаг шиг те Пэлчдийн гиндэн болон Дэмэд гэмээхийн хоёр хүнтэй холбоод тэгээд энэ дээр одоо яг нөгөө нэг холбогдуулаад хүмүүс баривчилж ийснийх нь нэгэнд нь Ичин хоолойгоо нөхөр ядам сүрэнг анхны 14-нд орсон шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ хэргийг тулгаад за Жамсрангийн цэвэн гэдэг хүн хойно байхдаа тэр Ленинградд байхдаа тэнд байх Монгол оюутнуудад цуглуулад Японыг одоо түшиж их Монгол улсыг байгуулан зөвлөлт холбоот улсын эсрэг юм хийн гэж их юм ярьсан. Чи тэрэнд илсэн гэд. Тэгээд тэрнийхээ одоо хэрэгт гүтгээд ийм гурван юмас шалтгаан тоочоод шоронд хийгээ хийж байгаа байхгүй. Тэгээд шоронд хийхдээ бүр 15 сарын турш энэ хугацаанд чинь гэр бүлийн авчираагүй. Гэр бүл нь Ленинград байгаа. Өөрөө л ирсэн байсан. Тэгсэн чинь шоронд хийгээд 38 оны 11 сард хийгээд тэрнээс хойш 15 сарын турш гянданд тамалсан. Тэгээд зүгээр яг ингээд мэдүүлэг авдаг шүү дээ, тэ. Мэдүүлэг авахдаа зүгээр нэг авчихгүй. Хамгийн жигшүүртэй муухай аргыг хэрэглэж элдвээр зодож зоогож ирсэн. Хоёлаа юу айтгүй хамтран ажиллаж танилцуулаад яг энэ гяндангийн гуйнигтай хэсгийг нэр. За. За маа Адер энергэд энэ нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр MCS Coca-Cola орж байгаа. За тогтвортой хөгжлийг аз жаргалтаар бүтээнэ гэснийг үрээтэй. Үнэхээр гоё юм болоо да. Энэ юу гэхээр одоо 3 сарын 31-ээс 4 сарын 4-ний хооронд яг 5 өдрийн турш Шангрила төвийн нэг давхарт нь MCS Coca-Cola компани тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулах гэдэг. Ер нь бид яг юу гэвэ? Яг юу болоод ан гэдэг. Тэгэхээр
Coca-Cola компани энэ ус, уур амьсгал, савлгаа гэсэн энэ байгаль орчны 3 яг чиглэлийг баримтлаад үйл ажиллагааныхын тэр сөрөг нөлөөг бууруулж байгаагаа байгальд ээлтэйгээ нийгмийн хариуцлагатайгаа ёс зүйтэй бизнес эрхлэхийг тэр эрхэмж байгаа одоо танилцуулах юм. Тиймээс байгуулсан цагаас л MCS Coca-Cola ер нь олон ажлууд хэрэгжүүлж байгаа. 2023 оноос эн чинь доктортой хөгжлийн тайлангаа олон нийтэд ингээд бүр захимаар танилцуулдаг болсон. Одоо бид 2 дахь 3 дахь удаач баг танилцж байна. За ингээд өнгөрсөн 7 оноос 24 оны тайлангаа захим хэлбэрээр байршуулсан ба. Тэгэхээр та бүр яг тийшээ нь ороод хин дуртай нь бүр товч эсвэл бүр дэлгэрэнгүй тайлангийг авч болно. За жишээ нь тэр ус гэдэг хэсгээс нь усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх, хаягдл ус цэвэршүүлэх тийм байгууламжийг 2010 онд байгуулсан ба. Ингээд одоо усаараа зам талбайн цэвэрлэгээ хийн, ногоон байгууламжийн услага хийж байгаа. Тэгээд амгалан дулааны цахилгаан станц усаа нийлүүлэх нь чинь энэ жилийн их том зорилго чухал ажил байна. За савлгаа гэдэг дээр чинь үйлдвэртэй хуунцар болон шилэн савлгаанд ус ундаагаа савлж байгаа тийм үү. Лааз бол импортын. Хуунцар савлгааг эргэн цуглуулах ажлыг хийж байгааг манай тренерийн маш олон дугаар дээр бид ярьж байгаа. За тэгэхээр чинь уур амьсгалд яаж хувь нэмрээ оруулах вэ? Хүлэмжийн ялгарл одоо дэлхийн нийтийн асуудал болсон. Үүнд ч гэсэн тэд одоо тэр бууруулах тэр хувь нэмрээ оруулж байгаа. Түүхийн нүрсний 100 халаад халчихсан гэсэн үгээр. Ингээд хийн түвшээр ажиллах 100 таасан ба. MCS Coca-Cola. Гадуур явж байгаа түгээлтийн улаан машин гэхэд л одоо Евро 5 гэдэг шатгаар ирэлдэг. Бас. Тий. Одоо агуулгын ундаа ачдаг сэрэт өргөшнүүд байдаг да. Тэр нь өөртөө жишээ нь цахилгаанаар ажилладаг. Эдгээр дээр хүртэл анхаардаг юм байна тий. Бүх бүр деталь болгон дээр анхаар шүү дээ том компани. Тэгээ 1 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгаруулж байгаа одоо CO2 ба штэ. Тэр нь ингээд дэлхийд за 1 литр нэг иймэрхүү бүтээхэд тэдэн грамм одоо жишээ нь одоо CO2 гардаг гэх юм бол Coca-Cola 1 литр 57.9 грамм ба. Энэ маш бага гэсэн үг юм. Бүр дунджаасаа. За ингээд дээрх бүх зүйлсээр хүнсний үйлдвэрийн салбартаа Монголд бол ингээд анхдагч болсон. Тэгэхээр MCS Coca-Cola компанид хариуцлагатай үйлдвэрлэгч гэдэг яг тодорхойл тохирохоор байна. Тийм ээ. Тийм болохоор одоо нэгдсэн үндэсний байгууллагаас хүртэл одоо энэ MCS Coca-Cola-д доктортой хөгжлийн манлайлагч гэдэг цолыг 22 онд өгсөн юм шүү дээ. Тэгэхээр та бүхэн 1000 сонсгоор нэг үзгээд өөрсдийн биеэр очиж тэр тайлантай танилцаарай. Shangri-La Mall-ын нэг давхарт байрлах одоо тийм нэг бүгд байгаа. За тэгээд одоо манай YouTube дээр одоо бид нэр description дээр нэг линк оруулж байна. Энэ болохоор 24 оны тайлантай танилцах тэр боломж. За ингээд тренерийг манай 20 дугаар зууны соёнгийн ирж гэдэг энэ дугаарыг ивент тэтгэж байгаа MCS Coca-Cola компани хамт олон сайн сайхныг хүсье. За баярлалаа. За 1938 оны 11 сарын 4-ний шөнө баривчлаад тэгээд 15 сарын турш ирүүдэн шүүсэн. Тэгээд мэдээж хилс хэрэгэд тулгаж байгаа. За яасан гэхэлэр хүүтэн халуун тасалгаа гэдэг ийм бас нэг ийм жигшүүртэй тийм одоо нэг ийм одоо ял хүлээлгэх нэг ийм хэцүү юм байдаг юм байна л да. Энүүгээр тэгээд дээрэс нь элдвэр зодож зовоодог. Тэгээд эхний 20 хоногийн турш нөгөө нэг одоо бариад ирсэн шүү дээ. Бариад ирсэн одоо харин хэрэг тохих гээд шүү дээ. Тэгэхдээ яах вэ гэхээр эхний 20 хоногийн турш гэж байгаа юм. Яг өөрөөр хэлсэн байгаа байхгүй. Эхний 20 хоногийн турш өдрийн 8 цагаар яг тасралтгүй одоо байцаадаг. Тэгтээ нөгөө нэг өөрсдийнхөө өсөд байгаа тэр хоёрхан мухар өгүүлбэр гэдэг байгаа байхгүй. Энэ хоёртоо л тимээгээд хилчгээгээл хоёрхан мухар өгүүлбэр тулгадаг. Одоо нэгэн жишээлбэл тэр Японы талыг дэмжиж эднэртэй хамсаатан болоо бүлэг би урагч мөн гэх нь шүү дээ. Тий, байсан уу юу те тэнд ямар ажил үүсгэсэн хин байдгүй бол ингээд байдаг. Нөгөөт нь мэдэхгүй л гэдэг. Эхний 20 хоног ингээд 20 хоногийн дараах үр дүн дээр хариулт өөрчлөгдөв. Тэгэн гутал дараагийн шат руу орохдоо болохоор за тэгвэл дараагийн 10 хоногт нь өдрийн одоо 8 цагаар байсан бол өдрийн 8 цагаар 3 байцаагч ээлжлэн буюу 24 цаг тасралтгүй. Одоо шөнийн тэгдэг цагаас 8 цаг хүртэл нэг, 8 цагаас нь 16 цаг хүртэл, 18 цагаас 24 цаг хүртэл ингээд 3 байцаагч солигдоод тойроод унтуулахгүйгээр яг бүтэн 10 хоног. Яа, хүн 10 хоног унтахгүй гэж аим. Тэгээд нойр мэдээж байцаалд авч байхад урд нь зүрмөлөх юм бол одоо ямар нэгэн байдлаар босгож ирж шүү дээ. Тэгээд хоол унд өгөхгүй. Тэгээд нөгөө байцаагч нарын хоол унд идчихээд тэрийг ингээ хайчингууд тэр нөгөө нэг хайцсан байгаа 5-ыг баг 7-ч ингэж аим гарч ирсэн амьд байж исэн гэж байгаа. Ямар аим. Тэгээ ингэж яагаад бүр сүултээ хэрэгээ хүлээсэн. Үнэхээр энэ зовлон хийж байгаа юм чинь. Тэгээд
яг хэрэг мэрэг хүлээгээд ингэ байж идэл яг тэр үед чинь бас л бамбирын чинь те ер нь бол маш олон одоо нөгөө толгоос ихэднүүд бүгдээрээ хоригдоод хэлмэгтэн цаазаар авахулсан байсан. Ямар сандаа бамбирын чинь гоо дэр чинь бүр буудан алах ял төлөвлөсөн байсан шүү дээ. Тэгээд өдрөөл хүлээж ийсэн. Тэгэл байж идэл гів гинт нэг юм ичэд юм болоод тавигдсан те. Тэрэн дээр болохоор Базрын Ширэндэв гэж үнийг ярих хэрэгтэй те. Бид нар өмнөх дугаар дээр бас ярьж ийсэн. Базрын Ширэндэв гэдэг хүн одоо нам төрийн удирдлагуудад тэгээд тухайн үеийн нөхцөл байдал нь ч гэсэндээ нэг бичиг үсгийн хувьд нэг жоохон эвгүрх гээд байгаа. Тэгээд дээрэс нь энэ Монголд зөвлөлтийн сурагч нар их болцсон. Нөгөө үнэн сонингоо орос хэл дээр гаргах хэрэгтэй болоод байгаа. Тэгэл одоо кирилл бичиг авах уугүй юу, латин үсгээр явах юм уу гэдэг ийм нэг юм хэцүү байх үе дээр нь Базрын Ширэндэв ухаанс хэлээд ерөөсөө л яг тэнд хэрэгтэй наад хоёр хүн чинь тэнд байгаад байна гэд одоо удирдлагуудад ашихаад ирсэн. Эндээс бол яг хорлоогийн чай болсон гэдэг хүн бол бүр шууд хүчээр яг энэ Цэндийн Дамжин сүрэн болон Бэмбэрийн чин гэдэг хоёр хүнийг өөрийгөө одоо ингэ золиослон байж шоронгоос гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэ гэхээр хорлоогийн чай болсны хувьд бол энэ доо ямны ажилттай эрх мэдэл нь тэр тал руугаа бага хүрэхгүй шүү дээ. Хүрэхгүй. Тэгээд тэнд хувьсгалын эсэргүү байгаад идэг. Тэгээд нөгөө хэд нь баталцсан хувьсгалын эсэргүү мөнгө гэдэг. Тэрийг хүчээр гаргаад авчих юм бол өөрөө хамт ороочих гээд байдаг. Тэр юм чинь чай болсонд биш зөвлөлт рүү мэдээлээд байгаа байхгүй тий. Тэгээд цаанаас нэр нь ирээд байгаа шүү дээ. Тийм манай улсын удирдагч нь чой болсон биш. Манай улсын удирдагч нь Сталин байж шүү дээ. Хамгийн амар нь. Тэгээд бүр өөрийгөө золиослон байж Бэмбэрийн чин болон Цэндийн Дамжин сүрэн гэдэг энэ хоёр хүнийг хүчээр чой болсон сулж байгаа. За тэнд бол одоо манай Ширэндэв гэдэг хүн бол маш том нөлөө үзүүлж иж. За тэгээд одоо цаан чин ийм ажил хийх хэрэгтэй байна те. Орсуудад ингэж орос хэл дээр гаргахын тулд Бэмбэрийн чин гаргаж ирмээр байна. Үнэн сонин ингэмээр байна. Бичиг үсгэн дээр ингэмээр байна гэж Цэндийн Дамжин сүрэн гэдэг энэ хоёр хүнийг гаргаж байгаа магистраагаад гаргаад авсан. Гаргаж аваад 1940 оны 1-р сарын 27-нд байцаагдсан тухайга хиндэж хэлж задруулахгүй баталгаа өгж ийж суллагдсан Цэндийн Дамжин сүрэн. За гараад ирэхэд нь харин Чавалсангийн хувьд ихэд баярлаж гарыг нь бариад мөрийг нь нэлж удтал тавихгүй байсан гэдгээ. Энийгээ өөрөө бичиж үлдээсэн. Дамжин сүрэн. Дурсамжтай. Гэхдээ энийг сонсоод ингэж бодож байна. Мэдээж Чавалсан маршлал одоо зүгээр сайнтай муутай яригдаг гэсэн чинь те. Одоо хэдий дээр биднийг дарангуйлж байгаа нь Сталин коммунистууд ч гэсэн Чавалсан ч өөр ерөнхий сайд хүн те. Монгол улсын яг одоо төрийн тэргүүн хүн. Тэгчээд ийм юм болж байгааг те ингэ зүгээр ингэ тэрврээд чимээгүйгээр ойлголцсон л болов. Гэж юм хэлэхгүй. Ийм юмд бид нар яаж чадахгүй нэ те. Зүгээр чимээ ямар ч сан гарлаа гэж тийм утгаар л тэрвэрлсэн болов гэж бодсон. За ингээд 40 онд суллаад 40 оноос ахуулаад шинжлэх ухааны хүрээлэнд ажилд оруулж байгаа. Тэгээд 1900 одоо нөгөө Бэмбэрийн чингог болохоор үнэн сонины одоо Орос талмалын тэрийгэ тавьчихж байгаа шүү дээ. Харин Цэндийн Дамжин сүрэнг болохоор шинжлэх ухааны хүрээлэнд рүү авчиж байгаа. Тэгээд энэ яг тэр сулдгийнхаа өмнө хорлогийн чай болсон Москвад Зөвлөлт холбоот улсын дээд удирдлагатай уулзаж ярилцах үед нь Большевик намын төв хорооны Монголын асуудал хариуцж ирсэн маршал Воршилов гэж хүн Монгол үсгийг ерөөсөө Орос үсгээр солих анхны саналыг гаргаж ирсэн байгаа байхгүй. Амар сайн шүү дээ. Тий. Тэгээд энэ болохоор ийм байд юм байна л да. Нутагшуулах болон хайлуулах гэсэн ийм хоёр бодлого байд юм байна. Нутагшуулах гэдэг нь болохоор одоо энэ Зөвлөлт холбоот улсын барьж исэн бодлого. Тэгэхээр Зөвлөлт холбоот улсын одоо эргэн тойронд байгаа тэр бага жижиг улсууд энэ тэр юм одоо ингээд хамааралт байгаа улсуудад шууд үсгээд тулгадаг. Энэ шууд нутагшуулна буюу одоо сургуулийн байгуулж байгаа үсгийг тавьж өгөө тэр үсгээрээ шууд сургаад ингээд шууд ном зохиолын тэрнгүүр нэвлээл. Тий. Хайлуулах бодлого гэдэг нь одоо нөгөө хятад ямар бодлого баримталдаг вүлээ те. Хамтд нь авч яваад яагаад уусгаад ингээд солиод ингээд дээш нь гаргаад ингээд нэг юм үе өнгөрсний дараа үеийн дараагаас солигдох ийм бодлогыг бас хан үндэстэн нэгдэх ийм бодлогыг баримтлаад явдаг юм байна л та. Тий. Нөгөө хайлуулах гэдэг нь уусгах бодлого. Уусгах бодлогыг хэлж байгаа бах те. Тэгээд ер нь одоо нөгөө улс орнуудтай харилцаанд орох гингуутал. За эсвэл одоо нөгөө бичиг үсэг ном тэгээд тэдгэрийн нөгөө нэг одоо уран зохиол соёл мэдлэг юу гэдэг тэр болгоныг хүртээх гингуутал одоо Монгол бичигчин юм жоохон алдагдaltaй дутагдaltaй байна гэдэг юм шалтгаан тогтож байгаа. Тийм тэрнээс монголчууд бол чадна. Монголчууд өөрсдөө нөгөө сурч чадахгүй байх. Тийм одоо нөгөө чи ирээд тэн дээр нь сураад ингэ заана гэж байхгүй. Тэгэхээр шууд энийг л аваа гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр үед яг нэг 32 оноос ахуулаа тэгээд нэг 40 он хүртэл ер нь жоохон юм алдаг оног яваадсэн юм байна л да. Тэр нь одоо манай найруулагч лайв дээр өгөх бах. Энэ номон дээр бас маш ховор зургууд байт юм лээ. Шинжлэх ухааны хүрээлэн гэдгийг латинаар буюу бид нар нөгөө сүүлд одоо мессежний хэл гэж яриад байдаг шүү дээ. Латинаар шинжлэх ухааны хүрээлэн гэдгийг ингээд бичээд тэгээд доотлолт нь хэдэн оны хэдэн сарын хэдэн гэдгийг латинаар галгил
айлж бичээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг үндсэн монгол бичгээрээ бичмээр байдаг. Латин хэлийг оруулж ирээд байдаг. Тэгээ дээрэс нь кирилл гэж холдоод байдаг. Ийм амар том зааварсан юм болчиход байгаа. Тэгээ яг хуу энд чинь нэг ясандаа та нар кирилл үсгийг аваа гэдэг нь ерөн зүгээр бараг тулгачж байна л гэсэн үг. Тэндээс чинь зөрж чадахгүй хэцүүхэн болчихж бараг буу тулгуулж байгаа гэсэн үг шүү дээ. За харин одоо эндээс ганц үлдсэн юм та нар кирилл үсгийг аваад ингээ хэрэглээ гэсэн болохоос биш. Яаж хэрэглээ гэдгийг заагаагүй байхгүй. Тий. Тэгэхээр тэнд бидэнд цэндийн дамжин сүрэн байгаа байхгүй. Харин тий. Хорлонгон чавлсангийн цэндийн дамжин сүрэн гаргаж иж байгаа зорилго энэч байж магадгүй тий. За тэгээд латин үсгийг болохоор 1940 оноос эхлээд цэрэг дунд сургуулиуд хийгээд техникумуудад бас юм хуучин монгол одоо буюу одоо монгол бичгийн хажуугаар зэрэгцээгээр заагаад ихэл. Тэгээд 41 оноос ахуулаад ерөөсөө баг бүх одоо төрийн хэрэг мэрэгтэй энэ юмуудыг латин үсгээр явуулна гэдээ баг нэг юм тушаал маяг юм гарцсан байсан юм. Тэгээ байжсэн 41-өөс 44 онд ерөөсөө бүх хүнийг латинжуулна болно гэдэг. Тэгээд энэ ажлыг ерөөсөө хэн хариуцсан гэхээр Юмжаагийн Цэдэн бол хариуцж яг хийлгэн. Ямар шатдараалаар яаж явах юм, ном бичгийг яаж хэвлэх юм, ном соронгоо яаж хэвлэх юм, ард түмэндээ яаж хүрэх энэ ажлыг Цэдэн бол даргална гэдэг. Тэгээ латинжилсан үсгийн төлөвлөгөөг олон нийтээр өргөнөөр хэлэлцүүлж бас бүлэгмээр судлан үзэхэд монгол хэлэнд тохирох үсэг тэмдэг байхгүй байна. Хэвлэх үйлдвэрийн бололцоо хүчин чадлыг бүрдүүлэхэд бэрхшээлтэй байна. Тэгээ дээрэс нь энэ манай хөрс зэрэгэлдээ орнууд юуны өмнө зөвлөлт улс латин үсгийг ашиглахаа болцсон. Тийм учраас бид нар латин үсгийг ашиглаж болохгүй юм байна. Тэгээ дээрэс нь энэ одоо нөгөө нэг ном сонин хэвлэхэд чинь тэр нөгөө нэг юм хэвлэлийн машин гэдэг юм уу те тэр артлынх нь бар гэдэг юм уу те баралдаг тэр мэрийг чинь хийхийн тулд бас айгүй хэцүү юм байна л да. Тэгээ тэр чинь олон тоогоор хийж ном сонин хэвлүүдэж хийн. Гэтэл тэрийг Германд 30-од оны сүүлчээр нэг хийлгэж ийсэн. Хятад руу хийлгэх гэхээр хятад Орос үеийн харилцаа эвгүй те. Ингээд ер нь яаж болохгүй болоод ер нь явж үлдсэн л кирилл байгаа байхгүй. Тэгээ нөгөө Юмжаагийн Цэдэн болыг за латин зөвлөх ажлыг хийж ийсэн бол одоо чи энэ кирилл зөвлөх ажлыг бариад хийгээд гэж тавьчихж байгаа. Тэгсэн чинь Цэдэн бол харин ч за яг хуу латин одоо энэ кирилл үсэг явах ёстой юм байна те. Тэрийг нь одоо хийх юм байна. За хийх хүн одоо яаж хийж байгаа л одоо цэндийн дамжин сүрэн юм бэ. Цэндийн дамжин сүрэнгийн хувьд болохоор үсгийг аваад хийхээс биш тэр үндсэн монгол гэдэг юм өөрчлөхгүй юм байна. Тэр өгүүлбэр зүүн бүтцийг энэ тэр хүнийх нь яриад шууд бичдэг инээ тэр одоо англи чинь те нэг утга нь урдаа яваад хүн хойноо явж мод нэг юм байдаг шүү дээ. Гэтэл монголчуудын яг ярьж байгаа хэлбэрээр нь яг тэр кирилл үсгийг зохиож байгаа байхгүй. 35 үсгийг цэндийн дамжин сүрэнгийн хувьд яг ингээд зохиогоо тэгээд энэ дээр нөгөө үйлбэр бүтцэн яаж байх юм зөв бичгийн дүрм нь яаж байх юм гэх мэт ингээд ажиллаад явж байгаа. Тэгэхдээ нөгөө нэг яг орчуулга хийжсэн шиг. Эхнийхээ гаргаад үзэн тийм үү. Тэгээ нөгөө нэг багш нар хамгийн ойрын хүмүүстээ үзүүлэн тэд нар маань ийм байна тийм байна юм гингууд заа гэд олуулаа хэлцэл буруугдаг шиг дахиад ингээд үздэг. Ингээд яг нэг шинжлэх ухааны хөрөлдөнд байхдаа шинэ бичгийн өсгүүдийг зохиогоод эхэлж байгаа. Харин Цэдэн балын хувьд бол харин энэ за кирилл үсгийг явах ёстой, тэр латинжийг явах ёстой гэдгийг боддог байсан ч гэсэндээ энэ уугуурж монгол бичиг буюу яг энэ их монгол бичгээ маш их хүндэтгдэг. Түүнийг төгс сайн эзэмшсэн. Чадамгай сайн бичдэг. Хувийн тэмдэглэл нэ тэр юм одоо бүгд ингэ монгол бичиг бичдэг. Сүүлд энэ 70 онд одоо энэ нөгөө Кубд айлчлах үедээ гэж байгаа байхгүй. Яг энэ Кубын өдөртөж байсан Фидель Кастрогийн ярьсан зүйлүүдийг нэг нэгэнгөө бичиж авч байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд гарынхын байрлалыг харахаар ингээд бичээд идэг босоо очиад идэг. Ингээд сөксгөлд нь нөгөө нэг бичиж явсан биц тэмдэглэсэн юмыг эргүүлээд нэг тайлан болгоод буулгадаг хүмүүсийнх нь яриагаар болохоор ерөөсөө бүр алдаа байхгүй маш хурдтайгаар маш цэгцтэй босоогоор бичдэг байсан. Тэгээд Цэдэн балын хувьд болохоор за бид нар кириллийг үнэхээр авахаас одоо аргагүй тий. Кириллийг авснараа биднэрт сайн тал нь юу юм харъя. За тэгээд тэр нөгөө нэг бүх сурах бичиг нэ тэр юмуд нь бүгдээрээ тэр үсгээрээ одоо ойлгоход амархан юм байна. Тэгээ монголчууд хаа очиж цэндийн дамжин сүрэнгийн зохиосноор буюу яг үндсэн монгол суурин дээрээ зохиоцсон учраас тий. Ерөөсөө шууд маш хурдтайгаар авч чадаад байгаа юм байна. Сайн юм байна. Гэхдээ бид нар энийг өргөж болохгүй шүү. Энийг цаашаа өргөжлөх юм шүү гэдэг юмыг нууцаар даалгавар өгдөг байсан. Сүүлд өөрийнх нь яриан дээр гарч иртий. Тий. Бид нөгөө зарим юмдаа хит тууширч ханддагаас болоод одоо Цэдэн балыг бол тий. Одоо Цэдэн балгыг одоо чи нэг л их орсцсон хүн мэтэр бид нар арчлалын эхний жилүүд ойлгодог байсан бол эсвэл социализмын үед болохоор бид нар ямар нэгэн хүнийг хит ингээ үнцэрхэх ч юм уу тий. Нэг ардын дайсан мэтэр ойлгоод. Гэтэл энэ хүн болгон сайтай муутай тий. Бид нар сайн талыг одоо ер нь олж харуулах зүгээр шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нэг наанч харагдчихсан. Цэдэн балгой нуучаа басангой хэн бэ? Бүгд буу толгуулсан л байхгүй юу ер нь. Тэгээд нэг кирилл үсэг маад орж ирж хайрм сайхан монгол бичиг маань устдах аюул тулсан шүү дээ. Устдах аюул тулсан заяа. Тэгэхэд тэгээд Цэдэн бол дарга яасан байна. Монгол бичгээр биччихэл хийсэн байгаа байхгүй. Биччихээс гадна ингэсэн байгаараа. За бичгээс солино гэдэг бол үүх түүх, дурсгалт өв тэрнийхээ дагуу бичиж ирсэн хин нэгний одоо нэг удам судар гэрээслэл юу байдгийг энэ бүгднгээ ор тас байхгүй болно гэсэн үг ээ. Тийм учраас орхигдож гээгчсэн монгол бичгийн уламжлалыг бүр мөсөн тасалж болохгүй.
тодорхой хэмжээнд ирэх биш сурч мэдж байх тухай нууц албан даалгавар өгдөг байваа гэж байгаа. Энэ хин гэж хэлээд байгаа юм гэхэлэр академид иш чамцгай. Тэгээ яадаг гэсэн гэхэлэр нууц даалгавар гаргасан нь мэдээж гадаад орчны тэр одоо холбоотой тий гадаад орчинтой холбоотой. Тэр тухай хаалттай биш албан даалгаврыг манай хэл түүхийн мэрэгчлэтнүүд авч исэн зэдэн балаас тусгайлан 60-аад оны сүүлчээр бидний хэдэн хүнийг дуудаж уулзаад залуу үедээ монгол бичиг сургах, монгол бичгээ сайн мэдэх боловсон хүчин ойрын хугацаанд сургаж бэлдэх тухай үүрэг өгч исэн гэж академич иш чамцгай бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг алдаж болохгүй. За мэдээж бидэнд энэ үед бол ийм тулгамдсан юм билээ. Энийг харин сайнаа зэндийн дамжин сүрэн те харин сайнаар яг монгол хүнд нь яг өгөхөөр ойлгохоор буулгаад тэгээд тэрэн дээр нь тэр гаднаас хэрэгтэй тэр сурч мэдлэх юу гэдгийг тэр болгоны бүгднийг авъя. Гэхдээ чи энийг алдаж болохгүй. Энийг байнгын цаагаар нь явуул. Тий. Бас нэг гоё юм байдаг шүү дээ. Одоо маа төрийн тэргүүнүүд бас их ер нь холын хараад хүмүүс байсан мэдэгддэг. Яг энэ үед чинь 60-аад онд те жишээ зүгээр самбууга нөгөө монгол төрийн мэрэгэн өвөө гэдэг хідэн түүхчдэг авчираад энэ одоо ганцууд болохоор бид нарыг яах юм бэ? Энэ бодвол энэ нуус товч эднэр дээр чинь өчнөө газар нутаг гардыг юм шиг байлээ. Ингээ уул мэдлэр юм шиг байлээ. Тэгэхэд эртний монголчууд тэгэл бодвол тэгэл их гой газар л ингээд нутгалдаг байсан мэлгүй адам тэр газрууд нь хаана байт хаанаар судлаач энэ төр гэл загнаал. Нөгөө эрдэмтэд болохоор ойлгоод энэ загнаж байгаа юм шиг мөртлөө пөөх бид нэрийг тэр нуус товч асуудал монгол бичгээ судлаж байгаа юм байна шүү дээ. Чинь байнга юм одоо хөдөлгөөнд юм хараа хяналттай. Тэр доогоор яаж явбэл гэж шүү дээ. Тэгээд 41 онд Оросоос дамжуулан Кирилл үсгийг авч монгол хэлний авээ зүүн онцлог бүцэд тохируулад цагаан толгойн үсгийг зохиож эхэлсэн. Тэний нэмээс өөр. Үсгээ зохиочоод араас нь 42 онд товч дөрмийг нь гаргаж үзсэн. За тэгээд нөгөө эрдэмтдтэйгээ чадaltaа мэдлэлтэй сэхэтнүүдтэйгээ багш нартайгаа зөвлөлдөөд ард иргэдтэйгээ хэлцэж ярилцж хагаад багаар засаж хагаад 46 онд бүр сайжруулж хэвлүүлээд 49 онд яг бүртэн хэвлэлийг нь гаргаад хамгийн анхны зөв бичих дүрмийн тойлыг болохоор 1951 онд гаргасан. Түүнээс хойш одоо хүртэл улс орон даяар Кирилл бичгийн дүргийг нэг ч өөрчлөөгүй яг энэ хэлбэрээр нь бид нар хэрэгжилж байгаа гэсэн үг. За мэдээж яг нэг гадаад үгийг бичихтэй эсвэл ганц нэг балархаа хишиг мишиг хос шиг гээгдэх өөршөө хаашаа орох иймэрхүү юмуд бол нэг ганц нэг үгийн зөв бичиг буруу бичгтэр бол өөрчлөлт гардаг. 83 онд чинь 83 онд тэгээд амьд сургууль чинь одоо бас нэг яг юу яасан шүү дээ. 83 онд мөн билүүшл ямар ч сан ахаад нэг шинжилж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ дээр ийм шүү манайхаа нөгөө одоо туулан бүжинг үүгэр өчгөө өөгөр өчгөө гэдэг чинь хийцэн. Монгол бичгээр өө үчин бас ингээд те нэг адилхан ихэнд бол өө гэж яагаад тэгээ үгийн дундаасаа хойш үүгэр уншчихна. Гэтэл Кириллээр чинь өөгөр өчг үүгэр өчгөр бид нар мэддэг. Тэнгүүд бүжин гэдэг үгийн үндэс нь юу юм? Бүжиглэх юм уу? Тэгвэл үүгэр өчг. Эсвэл бөндөгнөж харагдаад байгаа тэгвэл өөгөр өчг. Тэнгүүд бөндөгнөж харагдаад байгаа гэд тэгээ бүжин гэж хэлдэг. Гэтэл бид нар нөгөө багада буруу сурцсан үүгэр. Бид нарт явахдаа бас энэ дүрмийг нөгөө яг шууд зөв ойлгоогүй хүмүүс чинь нөгөө үүгэр бичдэг ч юм уу. Тэгээд нөгөө дүрм өөрчлөгдөд ингээд одоо маргаа яваад дүрм өөрчлөгдөг 87 оноос хойш өөрчлөгдөг явж байгаа. Тэгэхээр энэ хүн бүтэн энэ одоо үед те үг болгон дээр тайлбартаагаар хийсэн байхгүй чинь амар хөдөлмөр. Тэгээд энэ Кириллийг болохоор манай монголчууд маш сайн авсан гэдэг юм байлаа. Суур байсан учраас те сайн аваад тэгээд эн чинь төд удалгүй эн чинь мас тийм хамгийн одоо бичиг үсэг тайлгцсанараа тэргүүлэх орон болж молоо те. Тэрнгээрээ дамжиж бид нар их юм сурж үзэж байгаа. Сайн тал нь гэх юм бол те. За тэгээд яг түрүүний ярьж байгаа Юмжаагийн Цэдэн болын харуулсаад байгаа тэр нэг нууцаар ингээд даалгавар өгöd байгаа энэ яг үнэн бол таарсан байхгүй. Бидний үүх түүх хамгийн эртнийхэр одоо бидний үүх түүхийг монголчуудын үүх түүхийг тэр тухайн үед байснаар буюу хамгийн эртнийхэр өгүүлсэн бичвэр нь сүүлд 1917 онд буюу Богдхаант Монгол улсын дид сайд асан Баргын бодлогот Баатар Цэнд хүн харь хэднээс уугарчин монголч рүү буулгасан Монголын ус тавьж байгаа юм. Тэгээд одоо нөгөө үсгээ сольждаг, ингэждэг. Тэгээд нөгөө үүх түүхээ алд чинь ингээд хийдэг. Гэтэл зэндийн дамжин сүрэн яг тэр ажлыг өөрөө гардаад хийсэн хүн байдаг. Сэтгэлд нь ч хэцүү байгаа шүү дээ. Ингэж байж байгаад ерөөсөй барих гээд байгаа юм нөгөө орчуулга. Шинэ үсгээ сольж болно. Тэрэн дээр нь зсэн Монгол нь байх хэрэгтэй гэдэг нөгөө Монголын ус тавьж барьж авч байгаа юм. Гэтэл Монголын ус тавьж чинь болохоор нөгөө эхлээд хятадаас олдоол тий эхлээд Орос руу хөвдөл тэр нь тэр санд хадгалагдаад гэтэл энэ хүмүүс маань болоо цэнд гүний хувьд хятад хэлнээс орчуулсан байгаа байхгүй. Тэгээ орчуулгахдаа яаж болгосныг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөөдг маань за Монголын ус тавьж байгаа яаж хийж байгаа Кирилл рүү буулгах юм бэ тий. Гэхдээ мэдээж 700 жилийн өмнөх монгол хүний ярьдаг яриа бол ондоо хэллэг нь ондоо бичиж байгаа өгүүлбэр нь ондоо. Одоо үеийн 700 жилийн дараа би буулгахдаа энэ хүмүүст яаж зүрхэнд нь авах вэ? Хуучнаар байх юм бол хүмүүс авахгүй байх нь шүү дээ. Яг одоо байгаагаар нь хөгжиж авах юм байна. За тэгвэл цэнд гүний орчуулгыг бариад авъя. А дээрэс нь Козны хэвлүүлсэн нуус товчооны их орос хэл дээр байгаа. Энийг олж авъя. Орчуулсан төвтрийг нь. Тэгээд Лувсан Данзангийн зохиосон бичмэл алтан товчийг
За тэгээд Кафаровын хийсэн нууц товчооны сэрүүлэг ба хадмал орчуулгыг гин. Тэгээд энэ Кафаровын хятад хэлнээс орос хэлэнд орсуулсан бичгийг гин. Тэгээд Хенишийн 35-аас 39 онд хэвлүүлсэн нууц товчооны сэрүүлэг ба толийг гин. Тэгээд Рашид Эдиний зохиосон Монголын түүх судрын чуулган хятад хэлнээс монгол хэлэн дээр буулгасан баргын цэнд гүний нууц товчооны их бичмэл. Тэгээд дээрэс нь Чингисийн цадаг алтан тавьж Монголын олон зүйлийн түүх тойл бичиг эднэрийг ингэж бүгднгийн тарьчгаад за одоо яг нөгөө нэг зохиосон хэл рүүгээ те буулгах ёстой. Бид нар шинэ үсгийг аваад явж байгаа гэсэндээ бид нар Монголоо аваад явах ёстой. Монгол хэлнээс монгол хэл рүү орчуулж байгаа шүү дээ. Тий. За эдгээр номыг гол баримт болгоод нууц товчооны хялбар ойлгохдохгүй үг бүр дээр тайлбар зүгээд. За энэ үг чинь ийм шүүгээд арталт нь дахиад хаалтан дотор хүртэл зааж өгöd те. Тэгээ монгол хэлээр хуучин монгол үсгээр сэрүүлэн бичээд дараа нь сэрүүлгээ баримталж одоогийн монгол хүнд ойлгохдохгүй болсон үг өгүүлбэрийг ойлгомжтой өгүүлбэрээр нь одоо найруулан сольж бичээд монгол хэлнээс нилээд одоо энэ монгол хэл болон одоогийн монгол хэлнээс нилээд өөр байсан тэр утга зүй нэ тэр юмуудыг те бүгднгийн одоо ингэ эхлээд тэр өгүүлбэрийг бичиж байгаа. Тэрийг дахиад яг нөгөө одоогийн монгол хэл дээр буулгаж байгаа хөөх. Энд чинь нөгөө нэг өвийг өвөөр нь хадгалаад тэндээсээ дахиад одоо ойлгохдох хэлбэрлэн буулгаж байгаа. Ганцхан орчуулсан ажил биш байхгүй. Тэгээд яг энэ ажлыг одоо энэ 40-од оны тэр шоронгоос гарч ирснээс хойш тэгээд тэр хил бичиг зохиож байгаа явцдаа нэг сэтгэлтэн тээгл яваад байсан баг. Ингээд хил усаа солино гэдэг чи юу гэсэн үг вэ? Тэгээд ингэж явсараад 7 жилийн турш хийсэн байгаа байхгүй. Тэгээд 40 онд шоронгоос гарч ихдээ чи 32 настай байсан. Тэгээд 47 онд Монголын нууц товчоог хэвлүүлээд ер нь гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр 39 нас хүртлээ ч юм уу те. Яг 39 настай байхдаа ийм их юм бодож явсан байх нь шүү дээ. Тэгээд өөрөө яг хэлсэн үг нь болохоор орчуулагч за миний бие Монгол ардын аман зохиолоор хүмүүжиж, аман зохиолыг дуурайн шүлэг бичиж оролддог тул нууц товчоог орчуулах ба ялангуяа түүний шүлгийг орчуулахад үнэн зүрхнээс сэтгэл хөдлөж, чухам тохиромжтой сайхан үүрэг гэж оролдож гүйтгэж байв. Хайчи ихэрл болтгоо. Тэр л татаад байдаг анхаарлыг. Хайчиж болтгоо. Ингээд байнга сэтгэлдэн зураад явдаг. Чи ингээд үсэг сольсон те. Шинэ үсгийг ингэсэн тэгээд чи тэнд нэг юм орхицсан юм биш үү гэж зулгаагаад байдаг. Тэгээд 7 жил оролцсоор хагаад гаргаж ирээд тавьсан. Хэрвээ Монголын нууц товчоог яг энэ яриад байгаа шиг хэлмэгдүүлэлт нэтрэгийн ард те чи яахлаарэ үндэсний өв соёлыг бадраадгийн чи яахлаарэ энэ их түүхээ судалдгийн гэд хэлмэгдүүлээд тэр намтрын өдөртлгүүд баллуулна шүү дээ. Гэтэл эсэргээрээ 47 онд Монголын нууц товчоог орчуулсан учраас төрийн шагналыг олгосон. Хологын чаа болсон. Хамгийн сайхан. Тий. За хамтлагч талцуулж. Бурхан соёнгийг хэрэгжилж байна гэдэг хичнээн сайхан. Тэгээ энэ хүмүүс ингэж бүр үлмэд нь хүрдэг юм гэхэд нэг зүгээр дуурайж амьдрах юмс тээ. Тэг сүүдэр шиг нь ядаж. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай амьдрий гэдэг үрээ те. Мортон резиденс гэдэг төсөл одоо хамтран ажиллаж байгаа. Бид нэг ивент итгэж байгаа. Зайсан толгой яг зүүн талд нь Америк сургуулийн дэргэд байршилтай чанартай амьдрий уриатаар хэрэгжиж байгаа Мортон резиденс төсөл нь нийт 3 блок. 3 блок байшин. Нэг блок нь бүр ашиглалтанд орсон байгаа. Одоо яг 2 нь яг орох гээд тэр нэг блок нь бүр нөгөө хүмүүс нь хараа тэр ашиглалтанд орохоос өмнө 100% захиалганд дууссан шүү дээ. Одоо яг 2 нь одоо ингээд бараг дуусчаа. Тэгэхээр ийм 12 давхар барилга байгаа. Тэгээд нийт 3 блок гуруулаа нийлэхээр 375 айлын орон сууцтай. Тийм хотгой. За энэ 2 дугаар ээлжийнх нь болохоор 252 одоо айл орно. За тэгэхээр одоо энэ нөгөө юуны энэ хотхны онцлог шинжүүдийн яа. Тэгэхээр нөгөө maaхан зайсан ч юм уу гэд ингээд нөгөө бодохоор ус яадаг гэлээ гэж боддоо шүү дээ. Ус муу нь үнийн гол нь. Одоохондоо төвийн шугамсулжэнд энэ чинь орхон цаг хугацааны асуудал ч гэсэн одоохондоо ороогүй байгаа шүү дээ. Тэгвэл Мортон резиденс болохоор яадаг гэхээр ус цэвэршүүлэх нэгдсэн систем төслийн хэмжээдээ суйрлуулсан. Айл бүр ус цэвэршүүлэх гэртээ тавих шаардлагагүй. Айгүй гоё тий. Харин ч бүр зайсан бүх барилгуудаас эднийх чинь одоо яг Мортон резиденс рүү өөртөө нүүж бүр очисон айлууд байдаг. Зайсанд амьдардаг мөрчлөө тэгвэл зайсандаа л амьдармаар нэгэд Мортон резиденс рүү нүүдэг. Уснаас нь олж. За бид ямар нэгэн барилга авахдаа тагтны метр квадратыг заримдаа тал үнээр ч тооцдог. Энэ Fs гэд энэ группийн хувьд хизээч энэ 20 жилийн хугацаанд тооцож байгааг. Энэ уламжлал явсаар цаашаа ч явна. Энэ их гоё. Мундаг энэ тий. Тий. Энийг бэлэг болгодог. Тий, энийг л ийм сэтгэлтэй хийж байгаа гэдэг чинь ямиг. Тий. Юм болгон ашиг хонж харахгүй шүү тий. Харин тий. За эн чинь 3 одоо юу лээ? Блок ш нийлэхээр 375 айл байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө машин зогсоол нь 375-д 430 зогсоолт илүү гарсан зогсоолт. Харин тийм гэсэн тий. Айгүй гоё.
B1 B2 давхартай хоёр давхар ингээд доошоо би бүр орж утсан. Бүр B2-ын бүр амар өндөр таацтай. Тэгээд эн чинь бас зогсоол авахаас гадна ийм нэг агуулгатай нас худалдаж авч үлдээ. Агуулга нь гэж жижигхэн өрөөнд гэтээ тэр жижигхэн өрөөнд чинь элдв майхан сав чимдаам элдвэм хийдэг байхгүй. Тэгэхгүй нэг айл нөө эсвэл бид нар балкон дээр тавьдаг балконы хөглөрөөд идэг да. Балкон зүг нь ашиглаж чадахгүй шүү дээ. Энэ агуулгыг авчруулах зүгээр. За тэгэхэд хүүхдийн тоглоомын талбай нь яг миний хувьд яг номер 1 сэтгэл хөдлөсөн зүйл ба. Энэ бол Дайн улсын тийм нэг яг компаниар хийлгэж тэр тоног төхөөрөмж авчирсан гэсэн үг. Би үнэхээр морти резиденст яг тэр нүдэрээ харахаас өмнө би хүүхдийн тоглоом ийм байх ёстойг ер нь ойлгодгүй. Хүүхдийн тоглоом гэхээр нэг хідэн гулсуур төрнийг л боддог байлаа. Тэ? Гэтэл насных нь ангилал таасан. Тий, ер нь амар их тийм нэг сармагчин шиг нөгөө сармагчны амьдрал шиг юм бүтээчих. Хүүхдүүд ингээд энэ тентээс ингээд зууралдаад одоо авирч тий их харахад ингээд аюултай юм шиг. Гэтэ мэдээж бүх аюулгүй юм бодсон байгаа л. Тэгсэн чинь тэр л яг хүүхдийг хөгжүүлд юм ба шүү би организмд. Тийм шүү дээ. Одоо нөгөө утас их үзээд ч юм уу ингээд нөгөө гэртээ суурин байгаад байгаа хүүхдүүдэд та магадгүй одоо нэг 1-р ангийн хүүхдээ ч юм уу 10 настай хүүхдээ ч юм уу тий та нэг гар дээр нь сунаалгаад үзэхгүй юу. Үнэхээр бие дийлж нүггүй. Харин тий. Гэтэл тэд нар маань уулын тоглож байгаа зүйлээсээ тий бид нар ч нэг бага бахта төлөө мө таглаад ч юм уу усанд яваад ч юм эсвэл ангийнхаа хүүхдүүдтэй төрнөкнээс зүүгдээл сагс тоглоод явдаг тэр юм чин чангараад байгаа шүү дээ. Тэгэл нөгөө насанд нь таарсан тийм нэг юм биеийн хөгжлийн тоглоомуудыг тавиад өгч байгаа байхгүй. За тэгэхээр яг ингээд FS Group-ийн тий Mach FC супермаркетаар мэдэх бах FS Construction-ы одоо энэ ингээд 12 оноос хойш ингээд явж байгаа. Энэ төслийг та бүхэн худалдаж авахыг хүсвэл би борлуулалтын албаны одоо юуг нь өгье те утсыг нь 7600 тэг 67. За борлуулалтын менежер Гана гэдэг хүний утас 9000-с 7001. Борлуулалтын менежер Ариуна гэдэг хүний утас 9000-с 7002. За эсвэл Facebook дээр Мортин Резиденс гэж таяад үзээрэй. За ингээд манай Адренерийг ивент гэсэн чанартай амьдрал өрөө те Мортин Резиденс төслийнхөндөө баярлаа. За би сая нөгөө за ингээд анхны төрөн шагналаа. Тий. Нөгөө энэний өмнө чанар хүмүүс авцсан. 45 онд нэг магтаал өрөөлөөр нэг авсан. Тэр нь болохоор одоо нөгөө чавсан магтсан гэдэг ч үлээ нэг тийм магтаал өрөөлөөр эхнийхээ төрөн шагналыг аваад 47 онд яг энэ юугаар авчих. Тэгсэн чинь одоо би зүгээр манай сонирхолтой хэлэхэд манай Од мөндөр сувгийн маань хөтлөгчдийн маань нэг манай цомирлог гэд бидний мэдгүй дэлхийн хөтөлбөрийн хөтлөгч байгаа тийм. Манай цоомогчийн аав нь төрийн одоо нарийн тийм дархан хүн байдаг аахгүй. Биднэрт ярьж ирсэн. Тэгээд одоо Монгол улсын төрийн ордон дотор Монголын нууц товчоо болон Монголын үндсэн хууль хоёр яг эн чинь бидэнд бүр хэдэн зуунаараа байх ёстой өвмаа шүү дээ тий энийг хадгалж үлдэнэ гэдэг. Тэгээ одоо бидний энэ одоо за ер нь баримжаалах юм бол та офсын ширээ төсөөлөө. Офсын ширээний хэмжээтэй ийм том Монголын нууц товчоод одоо үндсэн хууль хоёр байхгүй. Хууц муцсан тийм томоо гэсэн. Тэгээ тэрний цаас инэ тэр юмуд нь шал ондоо цаасуудтай. Тэгээ дээрэс нь дээр нь бичсэн тэр босоо монгол бичгээрээ бичсэн одоо энэ бих мэхэн бүгдээрээ Италиас ирсэн бүр айгүй нарийн тийм хийцтэй бих хэдэн 100 жилийн турш айлахгүй байх бихтэй. Тэгээд хууц солгоны гадуураа юм алт мөнгөн юм хүрээнүүдтэй гэх мэтлэн тэгээ 9 эрдэнэр чимэглэсэн ийм үнэт одоо Монголын нус тавчаа гэдэг юм а төрийн ордондоо бид хадгалт юм бэлээ. Тэрийг маань яг одоо цомирлог хичээ маань аав нь өөрөө гартаж хийсэн хүн байгаа байхгүй. Үндсэн хуультайгаа хамт хийсэн юм бэл шүү. За тэгээд энэ саяны дээр Монголын нус тавчаагаа ингээд эхлээд буулгалаа. Тэгээд одоо бидний ойлгох хэл рүү гэдэг юм уу тий одоо нэг одоо үеийн монгол хэл рүүгээ тий бас юм хөрвүүлэх ажлаа ингээд хийгээд ингээд буулгаа төрийн шагнал авчиж байгаа. Энд чинь 30 хэдхэн настай л байгаа залуу шүү дээ. Яаж тэр үний толгойд ийм их мэдлэг, ийм их судалгаа, ийм юм багтаж явсан байна бүр. Суу биелэг гэж л юм байдаг баг. Тий. За тэгээд 38 настай буюу одоо энэ 1946 онд эхнэр хүүхдээ одоо нөгөө ер нь эхнэр хүүхдээ авчирсан байсан юм билээ. Ингэж байжгаад энэ төрийн шагнал мангал авчаад тэгээд 1946 онд энэ намар эхнэр хүүхдийнхээ хамтар Ленинградд очиж дорн дахныг судлах институтэд аспирант болсон гинэ. За тэгээд дайны дараах жилүүдэд энэ нялх хүүхдийг одоо олон нялх хүүхдтэй байсан, 4 хүүхдтэй байсан гэдэг хүүхдүүдэд хийжээхэд хэцүү байсан. Гэхдээ яг одоо нөгөө төрийн шагнал мангал авцсан. Тэгээд нам төрийн удирдагчд нь бас юм амжилттай сурж байгаа гэдгийг нь бас сонссон. Тэгээд чадхаараа дэмжиж туслаад ингээд Ленинград хотод хэдэн хүүхдтэйгээ амьдраад хажуугаар нь судалгааныхаа ажлыг хийх боломжийг олгох тус дэмжлэг болдог байсан байна. За ингээд байжгаад Гисрийн туужийн үндэст одоо түүхт үндэс гэдэг номыг өөрөө бичээд 1950 оны 10 дугаар сарын 24-нд Москвад дэр тэмтний зэргийг хамгаалсан.
Тэгээ гисэр туужийг магтав, үнцэрхэг үзлийг гаргав гэж ер нь бол намайг сонин хэвлэл тухайн үед бол хэд хэд удаа шүүмжилж ийсэн. Тэгээ энэ шүүмжилж ийсэн тэр хитрхи хувьсгалчт нь сүүлдээ өөрсдөө жаахан номхорсон. Тэгээ шагналын маань төрийн шагналын маань л аваад тэнд доктын зэрэг мэрх хамтгаа тэглэнгуутал жоохон хардлуулах гэж үзэж байгаа. За цаана зөвчөрөд байгаа юм гэсэн юм. Би бол тэр хүмүүсийг хэн гэдэг мэдэн шүү дээ. Тэгээд намайг Москва, Ленинградын эрдэмтэд эрдэм шимтгэлгээний ажил хийж сургасан. Ялангуяа зэрэг хамгаалахад гүн дэмжлэг үзүүлж ийсэн. Тэгээд энэ үнцэрхэг үзэлтэд тэмцэх намын зөв бодлогыг говьлж өөрсдийн дургуй хүмүүсийг цохих арга болгон ашиглаж ирсэн явдал их гарч ирсэн. Гэтэл энийг болохоор эргүүлээд эрдэмтэд буюу зөвлөлтийн эрдэмтэд эрс нэцаадаг байсан. Ингээд 1950 оны 8 дугаар сарын 22-нд шинжлэх ухааны хүрээлэнгийн дараагаар томилогдсон. Одоо харлуулах гал гэдэг. Битгий ингээ гэсээр байгаа зүүж ирээд эрэхтээ бол бүр шинжлэх ухааны хүрээлэнгийн дараагаар томилогдоод ирж байгаа. За энэ ажлыг 3 жил хийсэн гинэ. За тэгээд 1950 онд ирдсэн байж итэл одоо бид нар мэдэн штэ. Одоо Тэмүүжин Чингис хааны үеэс ахуулаад нэг эртний сайхан гэдэг төрлийн дуул байсан гэж бид нар баримжаагаар яриад тий. Эртний сайхан байна. За тэгээд Богд хааны үед болохоор 100 лангийн жороол ус гэдэг төрлийн дуултай байж байгаа. Тэрний ар дээр нэг ямар интернационал үлээ? Тий, интернационал гэдэг. Тий, интернационал Монголын интернационал үлээ нэг тим нэртэй бас төрлийн дуул байж байгаад. Яг 1950 оноос ер нь төрлийн дуулыг дахиад нэг шинжлэх юм байна. За энэ дээр бол одоо шүлэг байх юм байна. Эхлээд шүлгийг нь ингээд хий. Тэгээ уралдаан зарлж ийн гэдгсэн байна. Тэгээ манай он чинь тэр хоогоор манаргаж явж байгаад доктор хамгаалчаа тий ирдсэн байж байгаа. За ингээд энэ дээр бол одоо оролцъё гэдэг. Тэр нөгөө төрөөнийх болохоор 1950 он хүртэл буян нэмхийн Монгол интернационал гэдэг дууг ер нь төрийн дуулаар ашиглаж ирсэн юм байна шүү. За ингээд байж итл уг уралдаан зарлагдаад уралдаанд цэндийн дамжин сүрэн 2 хувилбар шүлэг явуулсан. Тэгээд Цэдэнгой, Тойвгой, Даржаа, Сингэ нар тус тустай бас нэг шүлэг явуулсан. Тэгээд энэ дүгүрсүрэн лодоо дамд нар хамтарч нэг шүлэг, Сингэ лодоо дамд дүгүрсүрэн 3-ын хамтарсан битсэн юм 4 шүлэг гэдэг. Ер нь нийтдээ нэг 10 гаруй ийм шүлгүүд болчихж байгаа юм да. Төрийн дуулын одоо шүлэг бичигдэх гэдэг юм. За тэгээд улс орондоо яриа хамгийн сайнуд нь бичнэ үстэй. Тэгээд энд энийг яг нөгөө ирж ирснийг энэ орчуулагч судлаач Цэвж авын Цэрэн гэдэг хүн яг ийм шүлгүүд ирсэн гэдгийг хэлж илээ. Гэтэ хэний шүлэг мэддэхгүй. Тэр мэдэн те. Үгүй бүгд нуус нэрээр бичсэн. За наадгаж сонсъё. Энэ болохоор нөгөө яг л цэндийн дамжин сүрэн гойн шүлэг, Бямбэ эренжин гой шүлэг, мөр дээр жин ая гэж байж болохгүй байхгүй. Тэгэх юм бол нөгөө коммунист ямар нэгэн сэтгхүүд нь нэг юм орчих юм. Зөв. Тэнгүүд энд оролцох хүмүүст бүгд юутай тийм нэг нуус нэртэй шувуу тагтаа болжмор гэдэг тийм нэртэйгээр бүгд юм өгсөн байхгүй. Тэнгүүд тэр нь хэн мэддэхгүй зүгээр одоо хоёул комиссийн шүүгч бол энэ гоё шүлэг шүү дээ. Энэ гоё аяв гэж чад. Ингээд дараа нь тэрх харин хүн хэн байсныг зүгээр дараа нь бид нар өөрсдөө мэддэг байхгүй. Наа чи ямар гоё шүү дээ. Зорилгоо нэгт тавьчих шүү дээ. Хэн бахан хамаагүй зорилгодоо нийцэх нүг үеийг харж шүү дээ. Тэгээ мэдээж нөгөө манайхан 1950 он гэхээр тэнд бас энэ зохиол бүтээлийг шалгуулахдаа маш гоё арчилсан хэлбэрээр ч юм уу те явуулдаг л байж. Гэхдээ тухайн үеийн нийгэм манайхан бас бодоорой. Нөгөө нэг ямар нийгэм байгаа вүлээ те хин толгой дээр байгаа вүлээ тэгээ ямар нөлөө орж шүүлээ гэдгийг бодоорой. Тэгээ тийм учраас шүлгнийх нь мөртүүд дээр бас зарим эвгүй хэсгүүд орж ирдэг. Гэхдээ ялсан шүлэг нь болохоор бидний мэдих энэ дархан манай хувьсгалд улс даяар Монголын ариун голомт дайсны хөлд хизээж орохгүй дандаа инхчиж үрд мөхөжнө. Хамаг дэлхийн шударга улстай хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж хатан зориг бүхий чадлаараа хайртай Монгол орноо мандуулъя. Зоригт Монголын золтой ардууд зовлон тонилгож жаргалыг идэлв. Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур жавхлант манай орон мандтугай гэж шүлгэлсэн энэ шүлэг одоо тэргүүн байрыг эзэлснээр Монгол улсын төрийн дуулын албан ёсны сүлгийг цэндийн дамжин сүрэнгээ оруулсан гэж. Тий. Тэгээд дамжин сүрэнгээ мөр дөрж байгаа нөгөө бэлгийн дамжин хоёр дамжин сүрэн байдаг нэг сонирхолтой тохиолдол шүү бас тий. Чин мөр дөрж байгаа чинь боршуу гэдэг ноос нэрээр ороод төрүүлж байгаа. Дамжин сүрэнгээ чинь хэрэг гэдэг ноос нэрээр орсон. Энийг гоё тох. Тэгээд одоо сүүлд нь нэг нийгэм байдал өөрчлөгдөн. Гэхдээ төрийн дуулаа бүр мөхөн өөрчлөхгүй ч гэсэндээ ингээд үг өгүүлбэрүүд за одоо энэ өгүүлбэр энэ мөртүүд бол тий одоогийн одоо нийгэмд тохирохгүй өгүүлбэр юм байна. Энийг авъя. Оронд нь ямар юм хийх үү гэл ингээд тухайн үеийн хамгийн мундаг сайн нэдэр гэдэг хүмүүсээрээ л оролцуулаад ингээд солиод явсных нь хэмжээ өнөөдөр бидэн дээр ирсэн. Гэхдээ дархан манай тусгаар улс даяар Монголын ариун голомт гэсэн энэ өгүүлбэр ерөөсөө эхэндээ нэг цолоогүйгээр өдөөдөр хүрсэн байна. Бүтнээрээ байна. За тэгээд түрүүн би хэлсэн Монголын үндэсний номын сангийн хамт олон маань бид бүхэнд энэ
дөрвөн бот Монголд ганцхан байгаад байгаа. Зөвхөн энэ газар байдаг энэ зүйлийг өгч тусалсан. Энэ бол маш их өв үеийг бидэрт өгч тусалсан итгэсэн ийм хөлбөр байсан. Тэгээ энэ дээр нэг гоё юм байдаг нь өөрийнх нь намтар өөрөө битсэн, өөрөө нэг юм үйл явдлуудаа битсэн байдаг аахгүй. Тэгээ би энийг яг би ярихгүй баг уншаад өгчвөл тэр хүний дотор бичээд байгаа тэр хүслийг инээ дээр ямиг манайхан бүгд гоё ойлгочих юм болоо гэж бодсон байхгүй. Тэгээ би шууд өөрийнх нь битснээр намтрыг нь оргоод ирсэн. Энийг уншиж идэх үү. За тэгээ. Намтрыг өөрөө үнэн мөнөөр бичсэн Цэндийн дамжин сүрэн 1974 оны 3 сарын 1 гэдэг өөрөө бичиж байгаа байхгүй. За шинжлэх ухааны хөрөлөнгийн ажлыг мал аж ахуйд хандуулах гэж чармаа ажиллаж исэн. Мал аж ахуй руу. Гэвч боловсон хүчин дутагдaltaй материал техникийн бааз дорой өөрийн зохион байгуулах чадвар муу зэрэгээс болж ажил олигтой уршилж өгөхгүй байваа. Надад хамгийн аюултай нь эрдэм шинжилгээний ажил хийх боломж болцоог алдсан би өөрөө. Өдөр бүр 8 цаг захиргааны ажлыг хийгээд өдөш элдв хуралдаад эрдэм шинжилгээний ажил хийх цаг зав огт үгүй болвоо. Ийм учраас би шинжлэх ухааны хөрөлөнгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг байн гуйдаг боллоо гэж. Чөлөө гуйж байгаа зорилго маань бол шинжилгээний ажил хийх болцоог олж авах явдал болно. Эх орондоо би энэ ажил дээр л үр бүтээлийг гаргаж чадмаар байлаа. Монголын өв соёлыг судлах хүн тун чухал бөгөөд тун ховор байлаа. Шинжлэх ухааны хөрөлөнгийн даргын ажлаас 1953 оны 10 сарын 2-нд халагдав. 53 оны 9-р сарын 30-нд зохиолчдын хорооны даргаар томилогдов. Ингээд би 55 оны 3-р сард зохиолчдын хорооны даргын ажлаас халагдав. Дараа нь улсын их сургуулийн багш болсон. Эрдэм шинжилгээний ажлыг хийх болцоотой болчихж байгаа. Гэвч би үүнд гонсоосонгүй сансан зорилгодоо хүрсэн гэж өргөлж баярлж явлаа. За энэ мэтчлэн ер нь бол 86 оны 3 сарын 28-нд одоо Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт олон жилийн идэвхцэтгэлтэй оролцож үр бүтээлтэй ажилласан энэ хөв нэмрийг нь үнэлээд Бүдүүн дахь Монгол ард улсын ардын уран зохиолчдын цолыг анх Цэндийн дамжин сүрэнгээд олгосон байна. За ямар ч гэсэн Цэндийн дамжин сүрэнгээ 1943 онд нэгэн шүлэг бичсэнийг бид бол бүгдээрээ л хүүхэд наснасаа л цээжилж байсан. Энэ шүлгийг Монгол нутаг гэж нэрлэдэг. Дамжин сүрэнгээ хэдийгээр те манай гануур шиг хэлснээр ингэж их хилмигдүүлэлт өрсөн ч гэсэн энэ хүн тэр 44 онд хилмигдүүлэлтээс дөнгөж одоо хэдхэн жилийн дараа шүд. Тэгэд их орноо магтсан энэ сайхан шүлгийг бичсэн байдаг. Үүнийг нь бид яг энэ шүлэг зохиогдсноос 82 жилийн дараа сонсгож байна. Энэ шүлэг 2000 үргэлжлэнэ. Манай хөтлөх Цэнгэл Баярын маань уншсанаар хэдүүлээ одоо сонсгоё. Гэхдээ шүлгийн цаана явж байгаа аян нь болохоор бид агуу хөгжмийн зохиолч Шаргуайн эхийн сэтгэл гэдэг аяыг ашигласан. Энэ аяыг бид Шарав сангийн тэргүүн Шаргуайн гэргийн Ганчим гэгчийн албан ёсны зөвшөөрлөгөөр ашиглаж байгаа. Тэгэхээр Ганчим гэгчтэй болон Шаргуайн үр садад од мөндрийн хамт олон гүнээ талархаж байгаагаа бас илэрхийлье. Ингээ хэдүүлээ Цэндийн дамжин сүрэнгийн бүтээл Монгол нутаг шүлгийг сонсоод ингээд Аадар энерги нэвтрүүлгээ өндөрлөё. Энэ удаагийн нэвтрүүлгийг доктортой хөгжлийг ад жаргалтаар бүтээн MSS Coca-Cola компани болон чанартай амьдрын уриатаар хэрэгжиж байгаа Мортон Резиденс хотгон тэр төсөл ивент зэтгэлээ. За баярлалаа ганушаа. За баярлалаа. Зохиолч Цэндийн дамжин сүрэн Монгол нутаг 1943 он. Цагаан цасан малгайтай ногоон модон хүрэмтэй хөх усан хормойтой баян хангай уул минь. Маш дэлгэр хангай минь мал сүргээр дүүрэн малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дүүрэн. Алаг цэцгийн хүнжилтэй алтан эрдний хэвэлтэй ариун шимийн хөрстэй атар хээр нутаг минь. Урагш нийтээр давшиж улс даяар цэнгэлдэхэд уужим тал нутаг минь улам тэнгэр санагдана. Ариун салхины амьсгалтай алтан нарны тусгалтай амт төгөлдөр бэлчээртэй агуу дэлгэр говь минь. Мандсан Монгол орны мал сүрэг олширход манай дэлгэр говь минь маш сайхан үзэгдэнэ. Бадрах замыг олсон, баярын цогийг мандуулсан баатар дайчин зөрөгтэй баян Монгол жаргалтай.